Юу байна? Тий шууд. За, киногоо үзэж байж байгаа үстэй. Энэ удаа Шадар 3 зэргийн талаар ярихаар бэлтлээ. Шадар 3 зэргийн олон кино байдгаас энэ одоо баахан оддын цуглуулга гэх юм уу та. Миний ганц хайртай ах Кристофер Валц хүртэл Шред Ламын дүр тоглосон. Кино эхлэхэд Италийн өнөө айхтар усан дээр байдаг үений цогт гарч байна. Тэр дундаа алдарт зураач Да Винчигийн бунханг нэг зэрэг сахиад байж байна. Тэгсэн гэнэт уснаас түүнийг харваад алчихлаа. Тэгээд нэг амар усны хувцастай нөхөр гарч иж байна. Тэр бол Шадар 3 зэргийн толгой Атос юм. Хажуугаас нь гэнэт буу тулгава зөрүүлээд манай хүн хутгаад болгочихж тэгснээ нэгнээ үнсээд авч байна. Атос энэ хоёр амрагууд бололтой. Энэ авхаг Миледиг их бөгөөд тэр Францын хааны зөвлөх Шред Ламд ажилдаг юм. Харин манай Атос болон Шадар зэргүүд Францын хаан зүтгэдэг үлээ. Тэгээд хоёулаа бунхан руу нэвтрэх түлхүүртэй болчихлоо. Дүрс солигдож бунхны дээр юудэнтэй хүн залбирал үлдэж байснаа хүүхэн эргүүлээд явж байсан харуулын цэргийн завин дээр үсрээд буугаад ирлээ. Харуулуудыг ганц саваагаар нэгээр нь ус руу унагшиж байна. Тэгээд ахалгын жоохон шоглож байгаад түлхүүрийг авчихлаа. Энэ бол Шадар 3 зэргийн нэг Арамис юм. Завин дээр байсан бүсгүй маань манай Шадар цэрэгт дурлчих шиг боллоо. Арамис би жинхэнэ лам биш гэсэн. Би ч жинхэнэ авхай биш гэв. Арамис хариуд нь над 10 минут байна гэд юудэнгээ нөмрүүлчихлээ. Нөгөө талд дайснуудад Бартос баригдсан байна. Итали цэргийн ахмад Франц цэргүүд та нар их омглон тэнэг юм. Гэхдээ чамайг барих гэж их удсанд гайхаж байна гинэ. Бартос хариуд нь чи намайг бариагүй. Би өөрөө баригдсан гэд гарыг нь хүлсэн гинжиг ханнаас суг татчихлаа. Хоёр цэргийг тэр дор нь янзалж хаяад Итали ахмадыг жижигрүүлээд түлхүүрийг авчихлаа. Ингээд бунхан руу орох хаалгыг нээлээ. Миледиг гадаа хүлээж бай гэсэн хамт орноо гин. Шууд нэг хонгол урдаас нь гарч ирж байна. Жохон сэжигтэй болохоор нь хутга шидэд үзлээ. Тэгсэн ханны ард хар өгч байж. Манай гурав ханаар явах уу, кабел татах уу гэд байж байсан. Миледи шууд явчихлаа. Харавчаас булцаар байгаад нөгөө талд гарчихв. Замч цэвэр боллоо. Харин Итали ахмад цэргүүдээ аваад хонгол руу орж байна. Манай ихэд Да Винчигийн агуулгаас нэг зүйл хайгаад байгаа бололтой. Энэ хооронд цэргүүд орж ирээд гарах гарцгүй болчихлоо. Гэхдээ ямар ч гэсэн хайсан зүйл боллоо. Харин Атос нэг санаа олсон нь агуулгын таазыг дэлбэлээ дээш гарах байв. Удалгүй Итали цэргүүд сандралдаад бунхнаас гарч гүйж байна. Тэгсэн ус орж иж байна. Манай ихэд харин дээр нь гараад ирлээ. Таазын дэлбэлсэн ус ороод ирж тэгэхээр нь дээшээс хилээд гарчихсан юм байна. Яхав кино л болохоос манай ахын нөр их хөдөлмөртэй агуулгыг усанд давтуулна гэдэг гуй мөн их нүгэл шүү. Тэгээд баяраа тэмдэглэцгээж байсан Миледи Атост би чам тайртай. Гэхдээ надад илүү санал тавьсан. Намайг уучлаарай гэд Шадар 3 цэрэг ухаанаа алдаад эхэллээ. Уух юмд нь хор хийчихэж. Тэгээд гаднаас Английн ноён Бекингем орж иж байна. Миледи Шред Ламаас урвчихсан юм байна. Атост их л хэцүү байгаа бололтой. Хайртай хүн өөрөөс нь урвчихлаа шүү дээ. Явахынхоо өмнө бунхнаас авсан зүйлийг нь задлаад үзсэн. Энд чинь агаарын хөлгийн зураг байна. Харин манай гурав ухаан алдаад үлдлээ. Энэ явдлаас нэг жилийн дараа Францын хөдөө нутагт хоёр ир тулдаж байна. Нилээн үзэж байгаад ахмад тулаанч илүү хутга залуугийн гидсэн тулгаад яллаа. Энэ хоёр аав хүү хоёр бөгөөд энэ залуу бол одоо манай киноны гол дүр Д'Артаньян байгаа юм. Ааваасаа Зевсгийн эрдэм суралцаж явсаар Шадар цэрэг болох хүслээ биелүүлэх гэж Парис явахаар шийдээд аавтайгаа сүүлийн удаа илд эргүүлсэн хэрэг. Аав ээж нь мэдээж баян тарган улс биш болохоор манай хүнд хот ороход нь хэрэгтэй гэд 15 зоос замын унааг нь бэлдэж өгч байгаа юм. Би энэ морийг батаа гинэ. Тэгээд аав нь хүүдээ алдаа гарга. Дурал, хайрал, тулалд гэдэл залуу насны сайхныг үзээрэй гэд хүүгээ мордуулж өглөө. 3 өдрийн дараа Парисын наан жижиг тосгон дэрв. Мориноосоо буухтаа нэг цэргийн ахмадын өмөр рүү шавар засчихлаа. Д'Артаньян ч мэдэхгүй морио цаана уйж байсан. Мор байсан юм уу? Үнэ л гэж бодлоо. Гэд шоглцглоо. Д'Артаньян жирээд бата химзэг. Тэгэхээр та нэг бол уучлах нь эсвэл би таныг ална гэж байна. Цэргүүд нь жинэд алдаад манай хүн сэлмээ суглаад үзэх гэсэн шууд буудаж байна. Зоолж бууных нь овоо таараагүй шүрэгчихлээ. Тэгэхээр нь сэлмээ аваад алах гэж байсан хажуугаар нь явж байсан сүүх тэрэгнээс зогс гэж байна. Энд чинь нөгөө Миледи авахаа байна шүү дээ. Тэгээд тэр алхахад хэд царайлаг юм гэд алчуураа шидэд яваад өглөө. Энэ цэргүүд Миледи авахыг хамгаалж яваа бололтой. Ахмад нь таны тааллаар болъё гэд Д'Артаньян амьд үлдлээ. Хэдэн өдрийн дараа төмд үжигэнж бомб божигнсан Парис хотод ирлээ. Морио уяад байж байсан нөгөө морийг нь доромжилдаг ахмад явж байна. Манай хүн шууд араас нь явлаа. Нөгөө талд нэг согтуу яг унах гэж байсан Атос барьж аваад чи хангалттай уусан байна гэд бухалтай өвс очсон тэрэгэн дээр хаяад өөрөө биерийг уух гэж байсан. Ахмадын араас хөөж байсан Д'Артаньян мөргөд биерийг насгачихлаа. Манай хүн яарч байна гэд 5 шилэн өгөөд чи бодвол хотын согтуу л үз. Би яарч байна гэд хэлээд аялаа.
Тэгээд 12 цагаас Saint Germain-ийн талбай дээр халз тулдахаар болчихлоо. Манай хүн ер нь хинтээ тулдах гэж байгаагаа мэдэж байгаа болов. Тэгээд яваад өглөө. Захын нөгөө талд харин Бартос хувцс үзээд байж байна. Тэгээд бодож байгаад 2 хүрэм авахар боллоо. Мөнгөний харин манай хүний амраг сэмэрхэн өгөх гэсэн Д'Артаньян гүйж яваад шүргээд мөнгөний унагчихлаа. Өөжл гуугаад мөнгөний өгөх гэсэн Бартос өөрийнх нь мөнгө биш гинэ. Энэ таны мөнгө. Би сая ахваг танд өгөж байхыг харсан юм л та гэв. Мэдээж энэ үед бол эрэгтэй хүн эмэгтэй хүнээс мөнгө авч болохгүй. Сул дорой харагдана гэж үзэн шүү дээ. Бартос жуурлаад чи намайг өөрийнхөө хувцсыг авч чадахгүй гэх гээ юу? Чи ер нь намайг хэн гэдгийг мэдхүү гэсэн. Тэгвэл та намайг хэн гэдгийг мэдхүү? Мэдхгүй. Тэгвэл тэнцлээ. Гэт явах гэсэн явуулдаггүй. Тэгэхээр нь Saint Germain-ийн талбайд 1 цагаас гэж хэлээд яваад өглөө. Даанч цэргийн ахмадыг алдчихлаа. Тэгээд морин дээрээ буцаад ирсэн. Морин олон нийтийн газар бие зассан гэд торгуулийн хуудас наачгаж. Торгуулийн хуудас бичсэн хүн нь Арамис байна. Д'Артаньян жуурлаад Saint Germain-ийн талбай дээр 2 цагаас гэд хэлээд хаялаа. Нэг өдөрт шадар 3 цэргийг тулаан дуудчихлаа. Энэ үед харин Milady ширээт лам дээр ирж байна. Уг нь урвсан гэж бодсон чинь ламбугаан зараалаар Бекингемийг тагнаж байгаа юм байна. Тэгээд Бекингемийг өнөө агаарын хүлгээ барьсан хэлв. Энэ үед залуу хаан орж ирлээ. Milady-г Бекингемийн төлөөлөгч гэж ойлгоод түүнийг юу өмсөж байна гэсэн ногоон өнгийн хувцс гинэ. Хаан ч зарагч нартаа уурлаад хувцас солих гээд гарлаа. Удахгүй Бекингем айлчлах болохоор ингэж байгаа аж. Өд болж манай хүн Saint Germain-ийн өмнөх талбай дээр ирсэн. Шадар 3 зэрэгч хүрээд ирлээ. Тэгээд миний уучраанууд 12 цаг, 1 цаг, 2 цаг. Ээлжээ хүлээсэн дээр шүү хөгшин ирмэн гинэ. Тэгж ярьж байгаад манай хүн тулдах хүмүүсээ шадар 3 цэрэг гэдгийг мэдлээ. Уг нь Парист шадар цэрэг болох гэж ирсэн хүн шүү дээ. Одоо харин хааны шадар цэрэг гэж байгаа болоод хамбын цэргүүд ордон хамгаалж байгаа юм байна. Д'Артаньян яагаад гэсэн нэг бүтлгүй даалгавар. Бидний төсвийг батлаагүй. Ширээт ламын цэргүүд гэдэл гинэ. Тэгээд тулдгаар боллоо. Амар байрлалаа аваад үзэх гэсэн ламбугаан цэргүүд гараад ирлээ. Хуулиндаа хот дотор тулаан хийж болохгүй юм байна. Тэгсэн цэргүүдийн ахмад гээд өнөө морд оромжилдаг ахмад байна. Түүнийг ширээт ламын баруун гар Рашфорд гэдэг юм байна. Тэднийг зүйл дуусгах гээд яваад өглөө. Д'Артаньян ч төрүүлж дайраад цэргүүдтэй ганцаараа аваа үзэж байна. Энийг нь харсан шадар 3-ч жоохон хөгжилдөх гээд тулаанд орж ирлээ. Бартост бүр сэлэмч хэрэггүй юм байна. Таягаар гөвшөж байгаа таяг нь хугарангууд хувнаар. Сүүлд нь үлдсэн 2 цэрэг ойртохоор нь сэлэмнийхээ үзүүрийг харуулад айлгаад явуулчихлаа. Харин Атос их урам нарийн тулдаг юм байна. Арамис харин цэргүүдийг гөвшчөөд шууд залбирч байна. Д'Артаньян Рашфордын сугны үстэ үзэж байсан хажуугаас нь нэг үзэсгэлэнтэй бүсгүй хараад байж байна. Энэ бүсгүй хөөрх нөгөцгэй. Хаяа кино товчил үзэхээр тэгж дууддаг юм байна лээ. Тэгээд сугны үсийг болгож өгөнгөө хөөрхнөөдөө яриа өдөж байна. Хөөрхнөөч чи үргэлж ийм сагсуу байдгүй гэсэн. Зөвхөн мегмар гарагт. Бас хөөрхөн ахын өмнө гинэ. Тэгсэн сугны ус барахгүй болохоор илдээ хуглаад яваад өглөө. Ард иргэд чи алга ташаад шадар цэргүүд гэж орилж байна. Харин хөөрхнөө манай Д'Артаньяныг хэд өдөөнийг ч харагдаж байна гэд яваад өглөө. Шадар 3-ч ламгуан айран ирэхээс өмнө явж үзье гинэ. Хотын годмаар явахдаа Д'Артаньяныг хонох газаргүйг мэдсэн манай гурав гэртээ хонуулахар боллоо. Сайн дэж бишэлдээ мөнгөөр. Энэ үеийн ноёд баадрууд уух бүртэл нэг зүйлийн төлөө уудаг байсан бололтой. Хоолны ширээний ард Д'Артаньян хааны төлөө ууя гэсэн. Тэр чинь бацаан ширээт лам бүгдийг үдирдэг гинэ. Тэгвэл та юунд итгэдэг юм? Тэрний чинь төлөө ууя гэсэн худаг, мөнгө, бастарс гэж байна. Ер нь атаас их хүүтэн хүнд юм. Milady-гээс move on хийгээгүй байгаа бололтой. Нэм жуух гэсэн дарс тусчиж. Тэгээд зарц Бланшегээ дуудаж байна. Бланше бол ер нь их бүтэлгүй энэ гуравтаа загнуулаад явж байдаг нөхөр байгаа юм. Тэгээд дарсанд явууллаа мань хүнийг. Маргааш нь ламбугаан цэргүүдийг зодсон талаар мэдээг ширээт лам хаанд хэлж байгаа юм. Тэгээд шадар цэргүүдийг шийдэх зөвлөгөөг өглөө. Манай хэдийг дуудаж авчирлаа. Хаан тэднийг 40 хүний эсрэг дөрүүлэхнээ үзсэн сонсоод тэр үхэндээ баярлаж байгаа. Тэгсэн энэ үед хатан ирж байна. Хөөрхнөө бас хатантай цуг ирж байна. Тэгээд өжигдөр болсон зүйлийн талаар сонсоод хаанаас тэднийг шийдэхгүй байхыг гуйхаар ирж. Д'Артаньяны өмнө очиод манай хөөрхнөө таныг өчигдөр үнэхээр ир зөрөгтэй аимшиггүй байсан хэлсэн. Гэхдээ энэ хөдөө нутаг биш болохоор дахиж битгий тэгж болчмгүй үйлдэл гаргаарай гэж байна. Хаан ч хадныхаа үгээр манай хэдэд алтан зоос өгч шин торгон хувцс хийлгэж өгөхөр боллоо. Тэгээд ёс болгож ширээт ламын цэргүүдтэй дахиж тулдахгүй шүү. Нэрэ маргааш Бекингемийг тосгож жигсаал дээр ирээрэй гэв. Ширээт лам бол хадны дэргэд юм хэлж чадахгүй ярваагаа дөнгөрч байгаа юм. Тэгээд Milady-тэй уулзахдаа төрийн эрхийг авах хороо найруулдаг. Хатан олон жилийн өмнө Бекингемтэй учир ургуулж байсан юм байна. Хааны хатанд өгсөн алмазын зүйлтийг Бекингемд хатан өгсөн болгохоор боллоо. Ингэснээр хаан Англид дайн зарлаж харин дайнаас айсан иргэд илүү ухаалаг хүчрхэг удирдагч хүснэ.
Энэ үед л Ширет лам хааны орыг авна гинэ. Ингээд маргааш нь Бекингем ирлээ. Ирэх эрэхтэй өөрийн агаарын хүлэгтэйгээ ирлээ. Энийг нь харсан хаан хүүхэд шиг л ийм юмтай болмоор байна гин. Бекингем зинхэр хувц өмсчихжээ. За тэр ч яах вэ? Угтаа бол Английн хааны энхийн хилцээрийн талаар ярих гэж ирсэн юм байна. Ордон руу орох гэж явахдаа өмнө нь сөхөрсөн Атосыг хараад хоёулаа сүүлд уулзахад чи бас сөхөрч байсан. Энэ чиний хамгийн золгүй зуршил уу гинэ. Харин Меледи ордонд хатны жигүүрт төөрч гисэн хүний дүрсгээд явж байна. Зэргүүдийг эрэхтэн гэндүүлж байгаад нэгээс бусдыг ороочихлоо. Үлдсэн ганц цэргийг цагны хонх дуурахтай барьцаад буудчихлаа. Тэгээд ордны дээрээс зүүгдээ цэргүүдийн араар тагтан дээр газардлаа. Үснийхээ ачаараар хаалгыг онгоолгоод хатны өрөөнд нэвтэрчихлээ. Хаанд хүрх учиртай өнөө захиагаа ширээнд нь хийгээд цааш хатны нууц өрөө рүү нэвтэрлээ. Алчуураа шидэд үдсэн хідэн хэсэгтээ хуваагдаж байна. Ингэсгээ үлээж далд байсан хатуу мөнгөлөг утсуудыг гаргаж ирлээ. Тэгээд ганц үсрээд нөгөө талд нь гарчихлаа. Ингээд хатны зүйлтийг авлаа. Нөгөө талд нь хувц сунраас олсон Д'Артаньян маань хөөх нэг хоргоогоод маргааш уулзах уу гэсэн сайхан хувц өмслөөгээд чиний хөдөөний төрөгч нь үгүй болохгүй гэд яваад өглөө. Хаан харин дараа нь Д'Артаньяныг дуудаад найзд маань ийм зүйл тохиолдож гэд хайр дурлал бүсгүй хүнтэй харилцах зөвлөгөө авлаа. Тэгээд юу найз байх вэ? Манай хаан хатантайгаа улс төрийн шаардлагаар суусан хэдий ч хатандаа их сайн юм. Хатан ч гэсэн хаанд их сайн. Гэхдээ энэ хоёр нэг л учир зүгээ олоогүй юмсан ч. Тэгээд ямар сайндаа хөөхнөд 2 удаа аниулсан Д'Артаньянаас зөвлөгөө авах уу? Харин зүйлтийг хулгайлсан Миледи Ширет ламын тушаалаар зүйлтийг Англи руу авч яваад Бекингемийн цайзын сейфэнд нуухаар боллоо. Гэхдээ хэрэг явдал буруугаар эргэж Миледи баригдвал хааны хүслээр англичуудаар агаарын хүлэг хийлгэхээр явж байсан гих бичгийг Ширет ламаар хийлгүүллээ. Ингээд Францын зочид гэрлүүгээ харьлаа. Харин ширээний нүднээс олсон захиаг шивгчин хаанд өглөө. Хаанч тэр даруй Ширет ламд үзүүлнэ. Захиан дээр бидний харилцааг илтгэсэн энэ алмазын зүйлтийг би ямагт нандагнана Бекингем гэжээ. Хатанд шууд энэ талаар хэлбэл угаасаа үгүйсгэн. Тийм болохоор яах вэ гин? Ширет лам та үдшилэг зохиож хатныг зүйлтээ зүүх хэсгийг шалгачих. Хэрвээ зүүсэн байвал тайван сууж болно шүү дээ гин. Үдшилгийн зарж таарж хатан миний зүйлтийг өнгөл. Би хааны анхаарлыг татмаар байна гэв. Мэдээж зүйлт алга болсон энэ үед мэднэ. Хатан дээр даруй Ширет лам дээр очиод би чамайг юу хийсэнг мэднэ. Өдрөө чинь харах гэж ирсэн юм гэж байна. Ширет ламч тэр бүхэндээ багталтай байв. Хөөхнөө харин нэг арга олсон бололтой. Өдөш болоход шадар цэргүүдийн гэртэрч Д'Артаньянд юу болсон хэлв. Тэгээд энэ хэрэгт Бекингемийг оролцуулах гэсэн Ширет ламын оролдлого байх гинэ. Хөөхөн дээрээс ухаантай юм байна. Харин Д'Артаньян намайг Английн аюултай цайз руу явж зүйлтийг авчирч өгнө гэж яагаад бодоо гэсэн барьж аваад үнсчихлээ. Д'Артаньян ч явна шүү гэж байна. Тэгээд 5 өдрийн дотор Английн цайз руу нэвтэрч хатны зүйлтийг авчрах ёстой даалгаврыг шадар 3 цэрэгт дуулгалаа. Бартос Английн хүүхнүүдийг харахыг хүссэн бол Арамис иймэрхүү эр зориг шаардсан ажил хэрэгтэй байлаа. Харин Атос Миледи хоёрын хайр дурлалын асуудлыг дурдаад чирэггүй биз. Тэгэхээр довчхондоо бүгдээрээ Англи явнаа. Гэтэл гадаа сугны ус ойрлож байна. Ширет ламын цэргүүд ирчгэж Рашфорд 5 тоолгын дотор гарч ирэхгүй бол гэрээ чин шатаана гинэ. Сугны усч 1 2 гэж тоолж байсан угаац түнлүү цацчихлаа. Уучлаарай, чамайг харсангүй. Энэ үед морьтой гарч ирээд цэргүүдийг дайран гарч зүхтаалаа. Шадар цэргүүд зүхтсан сонссон Ширет лам шадар цэргүүдийн толгойд шан амлж бомбдууд дээр харуул гарах тушаалаа айлтлаа. Манай хэд ч бомбд дээр гарсан цэргүүдийг хараад нэг нь өгөөшүүлж анхаарлын татгаар боллоо. Бусд нь тэр хооронд Англи руу явах хүлэгт суухаар боллоо. Тэгсэн хөөхнөө та нарын явах газарт элд бүрчин хэрэгтэй. Би өгөөш болъё гинэ. Д'Артаньян санаа зовж байсан ч өөр арга үлдсэнгүй. Ингээд Д'Артаньяны хувцсыг өмссөн хөөхнөөг суг болон түүний цэргүүд хөөх хооронд онгоцондоо сууж амжлаа. Англи явах замдаа Лондонгийн замхаг руу яаж нэвтрэхээ хэлцлээ. Зүйлт бүр газар доор хааны агуулгын доор байгаа байх гин. Бас Миледи биднийг ирж байгааг хэлнэ гэсэн. Нөгөө талд Миледи тэд ирж байгаа гэд яг хэлж байна. Зүйлтний талаар Бекингем мэдэхгүй болохоор Атосыг Венецийн бас хайр сэтгэлийн өшөөгөө авахар ирж байгаа гэж хэлв. Нөгөө талд Миледи бидний талаар бүгднийг мэднэ гэсэн. Атосыг усан доогуур явахдаа мэргэссэн. Арамисыг агаараар дайрч чаддгийг, Бартосыг дайсандаа баригдаж жүжиглдгийг Бекингемд хэлж байна. Манай гурвын талаар үнэхээр сайн мэддэг юм байна. Тэгээд бас намайг Ширет ламд ажилдаг гих байх. Биднийг хахалдуулах гэж гэв. Бекингем харин тэгвэл чамайг шалгаад үзье л дээ гэд өөр юм хийгээд явчихлаа. Тэгэхээр шадар цэргүүд өөр сэтгэх хэрэгтэй боллоо. Энэ удаа даалгаврын гол хүнийг Д'Артаньян болгож өөрөөсөө өгөөш болно гэв. Англи нэг нартай сайхан өдөр 2 тариачин замын голд хэрэлдээд замаар явж байсан Английн цэргүүдийг хаачихлаа. Хамгийн арын игнэний нэг зэргийг уснаас татаж байгаа 60 гашгал дээш нь татчихлаа. Оронд нь Д'Артаньян хувцсыг өмсөд буугаад ирлээ.
Тариачдын хэрүүлж дуусаж цэргүүд явлаа. Мэдээж тариачд манай хоёр байна. Гэхдээ Д'Артаньян цайз руу орсон даруйдаа л баригдчихлаа. Шадар зэргийг барьсан мэдээ Бекингем дэрч Миледич тэр даруй бариад эхэлчихсэн юм бол би явлаа гинэ. Учир нь тэрээр нэгэн цагт амаргалж явсан Атосын үхлийг харж чадахгүй юм байх. Сайзаас гараад сүүгчэнд харсан зүг рүүгээ аль болох хол яв гэж тушаалаа. Баригдсан Д'Артаньяныг харин бусад ч хаана байна гэд байцааж байна. Тэр дууга байж байгаад цаг хэд болсон асууж Бекингемийг цонх руу харгив. Тэгсэн Д'Артаньяныг барьж байх оронд манай хэд цайзын гадаа байсан агаарын хүлгийг нь хулгайлжээ. Тэгээд цайзыг нь үнсэн товрогтой нь хутгаж буудахыг буудаж шатаахын шатааж тэр дундаас Д'Артаньян хүлэг рүү өсөрж тавцсан дээр гарсан тэнцвэрээ алдаад ундгийн даваан дээр Атос барьж авлаа. Энэ үед Францад ширээд ламтаар Рашфорд уулзаж байна. Тэгсэн манай хөөхнөг барьчихаж. Харин манай хэд аль хэдийн цайзаас холдчихжээ. Зүйлтийг уг нь агуулгаас авах ёстой ч Атос өөр юмсэдсэн бололтой. Хэдий Д'Артаньяныг төлөвлөгөөний гол хүн гэсэн ч бидний зүйдлэхээргүй нэг хүн илүү чухал үүрэгтэй гинэ. Миледи Атосыг сайн мэддэг шиг Атос ч хайртай бүсгүйгээ сайн мэддэг юм байна. Миледи зүйлтийг агуулхад бус өөртөө авчээ. Тэгтэл сүүхтэрэг зогсчихлоо. Тэгээд сүүхийг дэгэнд холбож эхэллээ. Миледи гайхаа тарсан зарцсан Бланше байна шүү дээ. Сүүх дэргийг агаарын хүлэгтэй холбоод дээш нь татчихлаа. Атос сүүх дэргийн өмнө очисон урдаас нь буу шагааж байна. Гэхдээ манай Бланше аль хэдийн дарийг нь авчихсан юм байна. Тэгээд Миледид зүйлтэй нэг улог эсвэл би цогцсноос ч наавна гэж Атос хэлв. Ямар тач гэсэн зүйлтэй авчихлаа. Миледи харин өнөө ширээд ламаас авсан бичгээ манай хэдэд хэрэг болно гэд өглөө. Хэдий Атос Бекингемийг алаагүйч зүрхийн шархлуулсан хайртай хөнөх бололтой. Түүнд буу тулгаад хүлгийн тавцан руу аваачив. Миледи түүн лөө нэг хараад өтгөн тэнгис рүү үсэрлээ. Атос гонигтай харагданаа. Тэгээд надад төлөө үсэрлээ. Хэрвээ би буудсан бол тэр намайг өөртөөгөө амьдарч чадахгүй мэдэж байсан. Гэж хэлээд их романтик юм аа. Ингээд манай хэд гэрийн зүг явсаар Францын хил рүү нэвтэрлээ. Тэгсэн урдаас нь галлаж байна. Ямар усан дээр байгаа биш гэж бодсон манан зүсэд ширээд ламын хүлэг гараад ирлээ. Гэхдээ давинжи ахын загварыг илүү хөгжүүлсэн бас илүү том хувилбар юм. Урд нь тэгсэн манай хөөхнөө хүлчгэж. Рашфорд ч би та нарыг арчиж хаяад зүйлтийг авна. Эсвэл та нар надад зүгээр өгөөд амьд үлдгэв. Рашфорд зүйлтийг аваад тэр даруй манай хэдийг ална гэдгийг бүгдээрээ мэдэж байлаа. Харин Д'Артаньян их цухалдаж байна. Хайртай хүнээ сонгох уу, улсынхаа ирээдүйг сонгох уу? Үүнийг л сонссон Атос би олон зүйлсийг улс хааныхаа төлөө золиослсон. Гэхдээ хүүтэн шүн хаан чиний хүнжлэг дулаацуулахгүй. Бас хажуудаа хэн нэгэнгүй амьдрал бол туулахад хараал идсэн урт. Тийм болохоор бүсгүйгээ сонго. Хайр сэтгэлийнхаа төлөө тэмц. Франц өөрөө өөртөө санаа тавина гэд ёстой уянгуулж өглөө. Тэгээд хөлгөө холбоод зүйлтийг хөөхнөөгөр солихоор боллоо. Ингээд хөөхнөө манайхны хүлэг дээр гарч Д'Артаньян харин дайсны хүлэг рүү гарлаа. Тэр даруй цохиж унгаа зүйлтийг нь авлаа. Тэгээд шууд галлаж байна. Манайхын зөрүүлээд галсан харин хүлгийг нь нэвтэлтгүй. Тэгэхэр нь баруун дараад зайгаа авч эхэллээ. Тэгсэн урдаас нь айхтар том хар үйл ирж байна. Тийш орчихлоо. Рашфорд ч араас нь хөө гисэн нэг зэрэг нь хар үйл рүү орж болохгүй гэхээр нь буудаад хороочихлоо. Үйлэн дунд аянга цахилаад амар байна. Тэгсэн аянганд Рашфордын хүлэг өртөөд жолоогоо алдлаа. Рашфордыг унахтан зүйлтийг нь Д'Артаньян аваад зүхтаачихлаа. Цаашаа зүхтааж явсан цэргүүд байхаар нь нэг нэгээр нь болгож тавиад арын хаалгаар гарах гэсэн хаалттай байна. Араас нь Рашфорд ч гарч ирлээ. Тэгээд чиний асуудал бол жаалаа. Чи хэтэрхий их үлгэр унссан байна гэв. Энэ үед харин дайсны хүлгийн дээр манай хэд гараад ирлээ. Атос 2 дугаар үегээд дайсны хүлгийн агаарын бөмбөг рүү буудаж эхэллээ. Тэгээд Арамес Бартос 2 өсөрч агаарын бөмбөлгийг зүсээд дайсны хүлэг рүү буулаа. Хүлэгч дахиад тэнцвэрээ алдаад хотын нэг шох үзүүртэй барилгын дээр зоогдоод орлоо. Дотор нь байсан Д'Артаньян, Рашфорд эдэр ухаан алджээ. Нэг сэрээд харсан Рашфордын урд зүйлт байна. Тэгэхэр нь аваад барилгын дээвэр рүү гараад явж байсан. Ардаас нь Д'Артаньян их л сүртэй гарч ирлээ. Тэгээд одоо л энэ тэрэ зүйл 8 альцахгүй хоорондоо тулдахаар боллоо. Рашфордыг Европтой нэртэй харгас тулаанч гэж байсан зүв байжээ. Манай Д'Артаньян чаран овоо үзэж байгаад Рашфордын мөрөнд сэлмээ ямар ч гэсэн дүрлээ. Тэгсэн Д'Артаньяныг ирэмглүү түлхээд унгаах гэж байна. Ингэж явсаар Д'Артаньян сэлмээ алдаад дээврээс гулгаад хөшөөн дээр тогтлоо. Нэг юм дээврийн захын тавцан дээр гарч ирсэн Рашфорд буугаад ирж голд нь яг Д'Артаньяны сэлэм харагдаж байна. Сэлмээ аваад дахиад тулдаж эхэллээ. Манай хүнийг ахаад л ирэмг рүү шахаад байна. Тэгээд араас нь бариад авлаа. Д'Артаньян сэлмээ дээш нь шидээд эргэж хараад Рашфордыг олон юм ярьж байхад нь сэлмээ тосож аваад зоочглоо. Эсрэг рүүдэд ялагдах шалтак хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Манай Рашфорд арай л олон хүүхдтэй байсан юм. Зүүлтийг авсан мэдээ ширээд ламд ирж ууртай аргагүй явж байсан цэнгүүний талбайд манай хэд сүрсэн хөлөгтөөгөө газартлаа.
Ширээтийн цэргүүдтэй манай хэд халзганж байх хооронд Бланше хоол эргүүлж байна. Тэгтэл хаанч хүрээд ирлээ. Энд юу болоод байна гэсэн Атос бид ширээт ламын тушаалаар танд агаарын хүлэг авчирлаа гэд Миледигээс авсан бичгээ үзүүллээ. Хаанч гайхахтай зэрэгцээд гэхдээ яагаад энэ ийм байгаа гин. Бекингемийн туршуул Рашфорд бидэн лүү дайрсан гэж хэлв. Хатанж энэ үед зүүлтэй зүүж ирээд хааны нүдийг булаалаа. Гялс өгчгчээ. Тэгээд цэнгүүнэж эхлүүлэхээр болж хаан Д'Артаньян дээр очиод чамайг энд өөрчлөлт авчирсан харж байна гэж хэлээд баярлаа гэв. Ширээт лам шадар цэргүүд дээр харин очиод сайн байна. Надад ийм хүмүүс хэрэгтэй гэсэн Арамис би ажилтай, Атос би аригчин, харин Бартос би хангалттай баян гэд татгалзлаа. Энэ хооронд Д'Артаньян хөөрхнөдөр очиод байрж аваад үнсчихлээ. Тэгээд саяхны хүртэл ажилгүй байсан шадар цэргүүд маань одооноос өөрсдийн хүслээр Францын хаан дэд хэрэгтэй байна тэнд явахаар боллоо. Тэгээд өөрсдийн нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэхүүрээ хэлээд дууслаа. Тэгсэн Миледи ухаан ороод сэрж байна. Өтгөн тэнгист Английн хүлгүүд Бекингемээр өдөртүүлээд Франц руу явж байна.